Сайн мэцэнэ танхимд хорон цугласан та бүхэнд энэхүү гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хэрэглээ маргаашийн амьдрал нөлөөлөх сэдвээр аз жаргал миний бие та бүхэнд илтгэлээ танилцуулахад бэлэн боллоо. За хэрэглээ гэхээр бид бүхэн хөвчлэн материалын зүйлсийг төсөөлдөг шүү дээ. Магадгүй утасны хэрэглээ, эсвэл усны хэрэглээ ч юм уу. Гэхдээ бид дан ганц материалын зүйл бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Бид өдөр тутамдаа мэдээлэл, хандлага бас чимээгүй байдлыг ч гэсэн хэрэглэж байдаг. Би ахлах ангийн сурагч. Тиймдээш нэг баттай зүйлийг хэлж чадна. Бид өнөөдөр буруу мэдээлэл, ташаа ойлголтыг хэрэглэж байгаа учраас маргааш нь хүсээгүй жирэмслэл буюу бас хүсээгүй үр дүн гэх үнэн хэрний хатуу нөхцөл байдлаар нүүр тулж байгаа юм л та. За би та бүхэнд нэгэн хайрцагны жишээг танилцуулъя. Намайг энэ хайрцаг дотор байгаа гэж та бүхэн төсөөлөөрэй. Би бол хүүхэд. Тиймдээж үеийнхээ хүүхдүүдийг юу хэрэгэлж, юу хийж, бас юу ярьж сонсдгийг хамтдаа хайрцагны дотор байгаа хүүхдүүднээс маш сайн мэднэ. Харин эцэг эхчүүд бол энэ хайрцагны гадна талд байдаг. Энэ хайрцагийг гаднаас нь хардаг, бас гаднаас нь сонсдог. Харин би та бүхэнд одоо энэ хайрцагны дотор тал юу байдгийг харуулъя л да. Энэ бол эцэг ихэд харагддаг, томчуудад харагддаг гадна тал. Их өнгөлөг харагдж байгааз. Харин энэ бол дотор тал. Энэ дотор маш их эргэлзээ байдаг. Бас маш их асуудал байдаг. Энэ их асуудал эргэлзээ дундаас би та бүхэнд ганц хоёр өнгөцгөн жишээг дурдж өгье. Эхнийх нь ChatGPT буюу химэл оюухан. Өнөөгийн нэг юмд химэл оюухан буюу ChatGPT бидний амьдралд нэлээд том байр суурийг эзэлсээр байна. Цаашдаа эзэлж байна. Цаашдаа ч гэсэн эзэлсээрч байх болно. Бид нар яагаад гэр бүлийнхэнтэйгээ болон мэргэжлийн хүнтэй ярилцах нарийн нандин асуудал эсвэл чухал асуудлаа ChatGPT ярилцаж ChatGPT-ээс зөвлөгөө аваад байгаа юм бэ? Учир нь яагаад вэ гэвэл ChatGPT биднийг шүүмжилдэггүй. ChatGPT биднийг хичээдэггүй. ChatGPT хамгийн сайн сонсогч болж чаддаг. Бид нар за ээжид хэлээд яах юм бэ? ChatGPT-ээс сугаал болчихно. За сэтгэл зүйчтэй ярилцаад яах юм бэ? ChatGPT ярилцаад болчихно. Надад угаасаа миний хүсэж байгааг надад хэлээд өгчих юм чинь гэсэн байдлаар химэл оюуханыг гарахаа үзүүрээр ашигладаг. Гэхдээ ингээд ChatGPT-ийг ашиглах нь нэг гэсэндээ буруу. Би сургуулийн хүмүүсээс судалгаа авч үзсэн л дээ. Тэгсэн чинь 3 хүүхэд тутмын гуруула ChatGPT ашигладаг. За хэдэн хувь нь итгэдэг вэ гэдээ хувьчлаад үзвэл 80% нь ChatGPT өгсөн мэдээлэлд итгэдэг юм байна лээ. Томчуудтай ярилцахгүй, бас мэргэжлийн хүнтэй ярилцахгүй ChatGPT-гээс зөвлөгөө мэдээлэл авч ирээдүгээ шийдвэрлэнэ гэдэг бол маш том эрсдэл. За мэргэжлийн хүн гэж би яг хэнийг хэлээд байгаа юм бэ гэвэл багш болон сэтгэл зүйч бас бусад мэргэжлтнүүдийг хэлж байгаа. За яагаад сэтгэл зүйч вэ гэж та нар бодож байж магадгүй. Би өмнө жил өөрөө нэг төсөл бичээд түүндээ сэтгэл зүйчтэй холбоотой төсөл бичээд түүнийхээ хүрээнд нэг судалгаа авсан юм л та. Ямар нэгэн чухал асуудал гарах юм бол сэтгэл зүйчтэй ярилцгуу гэж. Тэгсэн чинь тэр судалгаанд хамрагдсан 1-2 дугаар сургуулийн хүүхдүүд маань сэтгэл зүйч бол сэтгцийн хүнд асуудалтай хүнд хэрэгэлдэг сонголт гэсэн мэлээ. Энэ миний дотрыг бас жоохон эмзэглүүлсэн. Сэтгэл зүйч бол яг хүнд асуудалтай хүн биш, харин өөрийгөө хайрлахыг ирмэлзэж байгаа хүний сонголж юу гэдгийг би бас дурдж өгмөр байна. Үүнийхээ дараагаар одоо бид нар ингээд асуудлыг хүндчлөө, бидэнд шийдвэр хэрэгтэй. Үүнийг яаж шийдэх вэ гэхээр альва зүйлийг багаас нь гэж ярьдаг шүү дээ. Суйраас нь гэж ярьдаг. Бид нар баг болон дунд ангийн хүүхдүүдэд ярилцах хүн маш хэрэгтэй. Тэд нар жоох хүүхдүүд юм чи юу мэдэх вэ гэж тийм нарийн зүйлийг ярилцах хэрэг байна уу гэж бодож магадгүй. Гэхдээ үгүй, аливаа зүйлийг багаас нь гэдэг шиг баг болон дунд ангийн хүүхдүүдэд биднэрт яг насанд нь тохирсон бэлгийн боловсролыг олгох хэрэгтэй. Насанд нь тохирсон өөрийгөө хүндлэх гэдэг зүйлийг суулгах хэрэгтэй. Баг ангийн Монгол хэл дээр ч юм уу аливаа иргэний ёс зүйн хичээл дээр бид нар бусдыг хэрхэн хайрлах вэ? Аав ээжигээ хэрхэн хайрлах вэ? Найзаагаа хэрхэн хүндлэх вэ гэдгийг сургадаг. Гэхдээ би өөрийгөө хэрхэн хайрладаг вэ? Би өөрийгөө хэрхэн сонсдог вэ? Би өөрийгөө яаж хөгжүүлж чадах вэ гэдэг зүйлийг доторлоо нь өнгөж хангалттай сайн чаддаггүй. Энийг 10 жилийн сурагч та бүхэн ч гэсэн мэдж байгаа ах гэж бодож байна. Тийм болохоор бидэнд нэгт ярилцсан хүн хэрэгтэй. Энэ нь бол энийг шууд ингээд сэтгэл зүйчтэй ярилцсан гэдэг юм бол хүүхдүүд мэдээж чадахгүй. Тэр нь сэтгэл зүйчийг мэдээж хүнд асуудалтай хүн их гэж дүгнэж гэж харсан шүү дээ. Тийм болохоор бидэнд нэргүй асуултын хайрцаг хэрэгтэй гэж бодож байна. Тэнд асуултын хайрцагийг бид нэр сургуулийнхаа удирдах ажилтнууд болон сэтгэл зүйчтэй хамтарч шийдэж болно. Тэгээд асуултын хайрцаг байрлуулчих юм бол биднэрт
хүүхэд хүсээд байгаа тийм асуухыг хүсэж байгаа асуултаа тэр хайр цэгийн тийг асууж болно. Харин үүний дараагаар бид нэр сургалт зохион байгуулад сард эсвэл 2 сард эсвэл анги болгонд нь тус тусад нь за ийм манай сургуульд ийм асуудалтай хүүхэд байд юм байна шүү. Ийм хүүхдүүдэд ийм асуудал тулгард юм байна шүү гэд нийтэд нь хэлээд өгчих юм бол бид нар тэр асуудлыг шийдэж чадна. Мөн бас химэл оюун ухаан буюу AI бидний амьдралыг шийдэхгүй. Химэл оюун ухаан AI-д 100% бүрэн дүүрэн итгэж болохгүй шүү гэдэг зүйлийг бид нар цаашдаа AI-тай хамт үргэлж явах болохоор багаас нь энэ зүйлийг ингээ болохгүй шүү гэдэг зүйлийг дүүнэртээ хэлж өгөх ёстой маа гэдэг зүйлийг санааг төвшүүлж байгаамаа. Анхаарал тавьсан явдал баярлалаа.